Тэр танд хүрэлцээрээс надад баярлаа. Урьсан баярлаа. Тэрний төрөнд танаас өнөөгийн дотоодын хөрөнгөний зах зээлийн төлөв байдлын талаар ерөнхий дүр зураг ер нь ямар шүү байдал харагдаж байгаа гэж асуумаар байна. За тэгэхээр өнөөдөр 25 оны хувьд бол зах зээл ерөнхийдөө баг зэрэг уналттай байгаа та. Тийм. Тэгэхээр гол үзүүлэлтүүдийг харах юм бол Topper индексийн хувьд унтсан байна. 4 орчим хувийн уналттай байна. Арилжааны хэмжээ буурсан байна. Ялангуяа хувьцааны арилжаа бол яг өмнөх хартаа харьцуулах юм бол 3.1%-аар буурсан, идэвхэн суларсан. Тийм ийм үзүүлэлттэй байж байна. Хувьцааны арилжаа ер нь ягаад одоо энэ жилийн байдлаар нэлээдгүй буурсан дүү юм бол өмнө жил ихэд одоо нэлээд мэдээж банкнууд IPO хийснээс хойш хувьцааны арилжаа нэлээдгүй идэвхцэн харагдаж байсан. Гэхдээ энэ жил ингээд эргээд буурсан байдаг. Энэ нь ер нь ямар цаанаа хөдөлгөөний харуулж байгаа вэ? Тэгэхээр яг олон зүйлийг хэлж болно л доо. Жишээ нэгдүгээр яг түрүүний ярьдаг IPO бол хөрөнгөний зах зээл гарсан үе тодорхой хэмжээний идэвхжүүлэлт үзүүлдэг. Гэтэл 25 он гарснаас хойш хөрөнгөний бирж дээр ихэд IPO гараагүй шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлд одоо хязээ 15-16 оны үед IPO гараагүй баг. Түүнээс жилд ядаж нэг гарч ирж байсан. Энэ жилийн одоогоон байдлаар бол нэг ч IPO гараагүй байна. Энэ маань бол зах зээлийн идэвхт нөлөөлж байгаа. За хоёрдугаарт нь мэдээж энэ нүүрсний он гараад бол нүүрсний худалдаа экспорт огцон борс үнийн уналттай холбоотой тийм. Энэ нь эргээд зах зээлийн хөдөлгөөнөөс нөлөөлж байна. Нүүрсний чиглэлийн компаниуд хувьцааны ханш урж байна, идэвхэн суларч байна. Хэмжээний энэ олон хүчин зүйлүүд энэ хувьцааны ханшийн эрэлтэд нөлөөлж байна. Тэгэхээр харах юм бол мэдээж хувьцааны ханш зах зээл ер нь нэлээд уналтад орсон байхад мэдээж цаашдаа шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх. За мөн түнчлэн арилжааны шинэ хэлбэр оруулж ирэхэд ер нь зах зээл бэлэн байгаа гэж харж байгаа. За яг зөвхөн шинэ бүтээгдэхүүний хувьд бид нар бүгд мэдж байгаа энэ зах зээлийн орлогч байгууллагууд сүүлийн үед энэ бондын зах зээлээ илүү дэмжижсэн бодлогуудыг удаадараа гаргаж байна. Тэр хэрээрээ бол яг бондын арилжаа анхдаг зах зээл дээр бол явж байна. Онгорсноос хойш 100 орчим тэрбумын бонд зах зээл дээр татсан байна л та. Тэгэхээр энэ бол мөнгөж хувьцаатай адилхан өдөр болгон байнгын хэрэгжүүлэгдэх бүтээгдэхүүн биш. Тэгэхээр бол бид нэр цаашдаа энэ зах зээлийг хөгжүүлэх явахын тулд сүүлд нэг үндэсний тодорхой хуулийн дээр бүршигт ороод энэ шорт зээл, марж арилжааны зохицуулт нь биелэл болсон гэдэг тийм явжсэн. Тэгэхээр энэ магадгүй шинэ бүтээгдэхүүнүүдийг гарах юм бол тодорхой хэмжээний зах зээлийн идэвхийг сайжруулах юм болов уу гэж харж байна. Мэдээж хамгийн гол хүчин зүйл бол IPO ерөөхдөө тасалбарлахгүйгээр тогтмол гаргаж явах бодлого нэмэлт хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ жилийн нөхцөл харах юм бол мэдээж нэг компанид мэдээж IPO хийхээр зарласан байгаа. Гэхдээ тэрийг хойшлуулсан. Мөн түншлэн гэхдээ ерөнхийд нь харах юм бол нэлээдгүй идэвх суларсан байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө макро эдийн засгийн нөхцөл байдлыг үзсэн үед одоогийн байдлаар ямар нэгэн компаниуд гарах одоо нөхцөл байдал нь үүсэх байгаа гэж харж байна. Ерөнхийдөө хөрөнгөний зах зээл ер нь бол тухайн улсынхаа макро эдийн засгийн тойл гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр макро эдийн засагт ямар нэгэн сөрөг юм уу сайн мэдээ гарахад тэр нь хамгийн түрүүнд хөрөнгөний зах зээлээр дамжиж илэрж идэг тийм. За уналтаа борлоо гэхэд бол хамгийн түрүүнд хөрөнгөний зах зээл дээр бол маргаашаас нь эхлэж гэдэг юм уу мэдээ зарлагдахад зарлтууд тийм худалдууд хийгдэж идэг учраас бол хамгийн тойл гэж үздэг. Тэр утгаараа манай эдийн засагт гол нөлөө түрүүнд дурдсан нүүрсний асуудал, экспортын асуудал, үнийн бууралт маань бол эдийн засагт гол нөлөө үзүүлж байгаа учраас түүнийг дагаад хөрөнгөний зах зээл дээр нөлөөлж байна гэсэн үг. Яг нь зүгээр нүүрсний худалдааг харахад оны 2 дугаар хагас буюу 7 дугаар сараас эхлээд төргийн бирж дээр бирж арилжаах нүүрсний хэмжээ огцом нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ нөгөө талдаа нөгөө урд хөршид маань томоохон бүтээн байгуулалт их том төсөл зарлагдсан тийм. Үүнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдэж байна. Тэгэхээр тодтой хэмжээнд явж байгаа боловч өмнөх сүүлийн 2 жилдээ харьцуулах юм бол харьцангуй бага. Үнийн борлуулалтын дүнгээр бол бага байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ жилийн хувьд бол зах зээл ингээд өнгөрөх бах гэж харж байна. Миний хувьд бол эх жилээс буюу 26 онд ямар нэгэн байдлаар томоохон хөдөлгөөн гарах юм бол эдийн засаг хөрөнгөний зах зээлээ дэмжих өсөлт гарах тийм боломж байна. Энэ жилийн хувьд бол ер нь мартсан дээр. Тэгээ харах юм бол дөнгөж сүүлд хийсэн одоо IPO хийсэн компаниудын хувьцааны ханшиг харах юм бол бүгдээрээ л уналтад орсон. Ер нь дийлэнхтэй одоо бүгдээрээ IPO хийсэн ханшаас доогоор орсон. За үнэлгээ нь одоогийн байдлаар нэлээд тааруу явж байгаа. Тэгэхээр энэ нь одоо мэдээж хөрөнгө оруулагчдын талаас ер нь бол хувьцаагаа ингээд богино хугацаанд зардаг хөвшил гарч ирж байгаа шүү. Тэгэхээр энийг өөр цаашид хөрөнгө оруулагчид ер нь удаан хугацаанд хувьцаагаа барихын тулд ямар одоо дадлага одоо зах зээлд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай юм бол. Энэ өөр айгүй өргөн том асуудлаар ярьж асуудал. Нэгдүгээрт нь жишээ бид нар одоо юу гэдэг энэ хөрөнгө оруулалтын соёлыг, боловсролыг бид нар багаас нь дунд сургуулиас нь өгөх хэрэгтэй болчихж байгаа. Бусад улс орнууд ч ерөөдөө тэгж явдаг шүү дээ. Маш багаас нь бол хөрөнгөний зах зээлийн одоо юу гэдэг боловсролыг олгож ирсэн энэ нэргээд
хөрөнгө оруулалтын соёл болоо тогтцсон. Ямар нэгэн байдлаар ерөнхийдөө би ямар нэгэн цалин аваад цалингын тодорхой хувийг хадгалан ч юм уу хөрөнгө оруулалт хэлбэрээр хийж байгаа юм багаас нь тогтсон учраас энэ өөрөө эргээд зах зээлээ дэмжиж байгаа. Яг нь шууд болон шууд бусаар буюу сангаар дамжуулан эсвэл өөрөө орцох байлаа дэмжиж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн түрүүний улсын хэмжээнд том бодлого байж байгаа. Хоёрдугаарт бид нөгөө институт хөрөнгө оруулагчийн асуудал ер нь байнга ярьдаг те. Өнөөдөр санг харахлаар хөрөнгөний биржээр бол хоёр төрлийн сан байгаа те нэлээд хаалттай. Тэгэхээр яг эдгээр маань тодорхой хэмжээгээр орж байгааг бол тайлагнаа явж байгаа. Гэхдээ нөрөө хангалтгүй. Өшөө олон сан байж өшөө олон хөрөнгө оруулагч нар институт хөрөнгөцөө оруулах шаардлагатай болж байна. За дараагийн асуудал бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудал. За тоо үзүүлэлтийг харахлаар өдөр тутмын хөрөнгөний биржийн арилжааг харахлаар ерөөсөө нийт арилжааны ерөөсөө нэг орчим хувийг л гадны хөрөнгө оруулагч нар хийж байгаа. Ер нь бол тогтмол хийж. За яг зарим нэг тохиолдолд нэг онцгой нэг хэлцэл явагдахлаар бол тэрэн дээр нэг томхон гадны хөрөнгөч нь ороод ах шиг байгаа юм. Бусдаар бол ерөөсөө нэг хөв. Тэгэхээр энэ бол өөрөө маш хангалтгүй үзүүлэлт байхгүй. Тэгэхээр шинэ би ингээд өмнөд Солонгосын гэдэг юм хөрөнгөний биржийн татаа үзүүлэлтийг харахлаар бол гадны институционал хөрөнгө оруулагч нар нь асар өндөр хөв байдаг юм л. 30-40% гарч байна. Тэгэхээр манайд гадны хөрөнгө оруулагч нар хэрэгтэй. Энэ нэргээд дагаад юу хэрэгтэй вэ гэхээр нөгөө хуулигдсан орчин гадны хөрөнгөчид дэмжсэн бодлого гэдэг юм уу те ийм үзүүлэлт хэрэгтэй гэсэн. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагч хэрэгтэй шахаад дотоодын хөрөнгө оруулагчдын бол арилжаа оролцогчдын бол ер нь биржийн арилжаанууд үнцээс арилжаалахад ер нь мэдээлэл ил тод байдал ер нь хэр хангалттай байдаг гэж харж байгаа л да. Яг би бол сайн гэж хэлэхгүй. Тэгэхдээ сайжирч яваа. Дотоодын хөрөнгө оруулагчдын нэг үе бодвол бид нар ингээд юу гэдэг богино хугацааны арилжаа хийж ингэж гэдэг юм ярьдаг байсан. Яг энэ бол тодорхой хэмжээний өөрчлөгдөж байна. Одоо юу гэдэг анх IPO авснаас хойш хувьцаагаа барьж байгаа таашид эт компанитай итгэл үзүүлээд ингэ явж байгаа тохиолдол маш их байна. Мэдээж тодорхой хугацаанд юу гэдэг энэ олон оролцоон тодорхойж байгаа богино хугацаанд өнөөдөр маргаашийн одоо арилжаа хийж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр бол энэ бол юу гэдэг харьцангуй ойлголт болчиход байгаа. Яг тэгэхээр бид нар энийг хэмждэг гэдэг хэмжүүр нь тодорхой хэмжээнд манайд механизм байхгүй учраас бол хэд хандлагаар л харж ийн гэсэн үг шүү дээ. Тийм байж байгаа. Тэгэхээр юу гэдэг цаашдаа ерөөхдөө энэ гадны юу гэдэг институционал хөрөнгө оруулагч өөрөөс дотоодны хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ тоо нэмдэд ихээр энэ зах зээлийн хандлагыг дагаад энэ одоогийн иргэдийн хувьд бол урт хугацааны хандлага нь илүү нэмэгдээд цаашдаа сайжраад явах болов уу гэж харж байна. Тэгэхээр биржтэй бүртгэлтэй байгаа компаниудын ер нь бол тайлангийн стандартыг харах юм бол нэгдэг ер нь бол өөр байдаг шүү дээ. Тэгэхээр энийг ер нь цааш нь стандартчлаад ер нь л хөрөнгө оруулагчдад илүү ингээд ойлгомжтой тогтвортой мэдээллийг хүргэхийн тулд ер нь ямар зүйл хийх шаардлагатай бол тэгээ мөн түншлэн унаас гадна хөрөнгөний зах зээлд оролцогч компанийн талаас ер нь бол энд одоо ямар туслал дэмжлэг үзүүлэх боломжтой. За жишээ нь мэдээллийн хувьд бол ийм байна. Жишээ нь бид нар санхүүгийн тайлан зарлаж байгаа тийм тоо зүйлтийг харахаар өнөөдөр 2025 оны эхний хагас жилийн байдлаар Монголын хөрөнгөний биржид байгаа бүртгэлтэй компаниудын ерөөсө 50% нь тайлангаа зарласан байлээ. 50% шүү дээ. Тэгэхээр энэ бол бас байж болохгүй зүйлт байхгүй. Тэгэхээр энэ бол хөрөнгө оруулагчдыг одоо үргэх айгүй том чухал асуудал. За нэгдүгээр хоёрдугаар тайлан зарлаж байгаа компаниуд маань ерөөдөө юу гэдэг санхүүгийн баланс орлого үр дүнгээ зарлаж байгаа. Тэ? Ер нь бол тэгэхээр өмнөх жолоодын жилийн эцсийн тайланг харахаар ерөөсө компаниуд маань компанийн нөгөө тайлангийн тодруулах гэдэг айгүй чухал зүйл байдаг те. Тодруулга ерөөсө зарлахгүй. Зөвхөн тайлангийнхаа хэсгийг зарлчаад. Тэгэхээр тодруулгын чинь бас хөрөнгө оруулагч нар мэдээлэл авах айгүй олон мэдээлэл тэн дээр байдаг хөөхгүй. Тэгэхээр тэрийгэ зарлахгүй. Тэгэхээр энийг одоо юу гэдэг нь тогтоолох байгууллагууд хөрөнгөний биржээс тодруулгын зарладаг болон маань хадаж. Тэгэхээр энэ бас айгүй чухал. Тэгэхгүй зөвхөн тайлан харж байгаа. Тайлангийн цаана юу явагдаад ямар юм явагдаад байгаа гэдгийг бид нар харж чадахгүй шүү дээ хөрөнгө оруулагч нар. Тэгэхээр тийм байгаа. Цагаараа хүрэлцээс ярьсан баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа.